Энэ он гарснаас хойш гэмтэл цог судлалын үндэсний төвд хүчирхийлэлд өртсөн 64 хүүхэд түргэгдэн ирсэн байна. Сахилгын шийдэглийг бага насндаа хүрсэн хүүхэд түрэмгий, ууртай, муу зуршилд өртөмтгий байдаг гэлээ. За иймээс хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь чухал асуудал болж байна. Гэмтэл цог судлалын үндэсний төвийн эмч нар хүүхэд хүчирхийлэлд өртсөний улмаас гэмтэл бэртэл авсныг биед нь үзлэг хийж тодорхойлдог. Хүүхдүүд ихэвчлэн хүнд болон хүндэвтэр гэмтэлтэй ирдэг байна. Хүүхдээ хүчирхийлсэн эцэг эхчүүд нуун дарагдуулах, худал хэлэх, үзлэг хийлгэхээс зайлсхийх тохиолдол гардаг гэдгийг гэмтэл цог судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны дарга ярьж байна. 7 настай хүүхэд хойд эцэгтэй зодуулаад ирсэн байх жишээтэй маш хүнд гэмтэл аваад хөвлийн хаалганд 2-3 удаа орж ир тэр хүүхдээ амнаас нь аврагдсан байх жишээтэй. Гэтэл одоо тэр хүүхдийг одоо хойд эцэг нь дагуулж ирэхтэй. Одоо ингээд худал мэдүүлэг өгөхтэй. Одоо гэр дээрээ сунсан өөрөөхөө одоо зодсноо нуун дарагдуулах ийм тохиолдлууд бас нэлээд байдаг. Тэгээ энэ дээр бол манай эмч нар маш хариуцлагатай хандаж тухайн хүүхдийг бол амь насыг нь аварч чадсан. Яг ингэж хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүүхэд том болоод хүчирхийлэгч болох магадлал өндөр. Харин эмэгтэйчүүд бусдын хүчирхийлэлд хэд хүлээцтэй хандаж энэ нь байх ёстой зүйл, би л буруу зүйл хийгээд зодууллаа гэж хүлээж авдаг гэдгийг сэтгэл зүйч ярьж байсан юм. Хүчирхийлэл ихэвчлэн далд байдалтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол гэмтэж бэртэж баримтаар нотлогдохоос өмнө хүүхэд хэрэг сэтгэлийн шарах, биеийн гэмтэл авсныг тооцох арга байдаггүйг ярьж байна. Өөрийгөө удирдах чадвар султай. За ингээд магадгүй хажууд нь хэн нэгэн аав ч юм уу ээж нь ч юм уу өөрийг нь ингэж одоо барьдаг те чиглүүлдэг энэ хүн л байхгүй бол хяналтаа алдах нийгмийн дүрм журмаас одоо захирагдахгүй байх гэх мэтчлэн сөрөг одоо хүн болох магадлал өндөрсдөг. Хүүхдийг ивэг сангаас эцэг эх асар хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг хандлага зам төлөвийн талаарх судалгаа хийсэн байна. Энэ аргын талаар мэдээлэл байгаа эсэхэд асуумж авахад 42% нь тийм, 52% нь үгүй, 5% нь санахгүй байсан гэсэн хариулт өгчээ.